За энэ удаагийн видеогоор та бүхэндээ хэрхэн ийм шүлийг энэ бол коллагентэй, концентрацтай, эрдэсээр баялаг ийм шүл яснаас гаргаж авсан. За энэ шүлийг хэрхэн яаж гаргаж авч болох вэ? Гаргаж авдаг вэ? гэдгийг өнөөдөр хуваалцъя. За бид нар одоо ясны шүл гаргаж авах зөвхөн булууны ясны шүлийг булууны ясыг хэрэгэлдэг гэж ойлгоод ах шиг байна. Ямар ч ясыг хэрэгэлж болно тэ өөртөөгөө. За энэ дээр эвгүй харагдчих магадгүй уучлаарай. Би юуны толгойн яс ашигласан байгаа. Ингээд тэгээд юунуудтайгаа ногоотой ингээд чансан. За эхлээд яаж багцаа авах вэ гэвэл ясаа хийгээд хоосон самд ясаа хийгээд дээрэс нь өөрт байгаа ногоонууд одоо жишээлбэл бинжлүүн, улаан луун байна, шар луун байна, манжин байна. Манжин тэгээд сонгон, сармис тэгээд лаврын авч хийсэн байгаа. За тэгээд энэ ногоо энэ ясаа ингээд дүүртэл далд ортол дүүртэл биш. Далд ортол ингээд ус хийгээд за тэгээд эхнийх нь нэг ширүүн галаар буцалгаад дараа нь галлаа зөөллөд тэгээд одоо энэ бол ингээд 6 цаг буцалгачаад байж байна. 6 цаг буцалгаад тэгээд 3-ны одоо ойролцоогоор 3-ны 1 нь ширэгцэн байна. Их галаар буцалгахгүй шүү дээ. Ингээд дүнгэж ингээд одоо ингээд нэг бөмбөлөг ингээд үүсээл ингээд удаан галаар буцалгана. За энэ болсон шүлөө бол шүүгээд ингээд бүгдээр ингээд шүүж аваад тэгээд би ингээд үлдэхлээр дараач үзүүлэх гэж байгаа юм чи. Ингээд шүлөө ингээд шүүж аваад ийм өөрийнхөө хэрэгцээний ийм шилнүүдэд хийгээд ингээд порцоор нь хадгалцдаг. За би шилэнд хийгээд ингээд шилтэй нь бас хөлдөөждөг. Гэхдээ шилэнд хийхдээ шилнийхаа энэчнээс ийм зайтай хийгээд хөлдөөхөр нөгөө эзлэхүүн нь ихсгээрээ юу яадаг. Шилээ хагалдаггүй. Ингээд шилтэй нь хөлдөөждөг байгаа. Хэрвээ нэг ингээд дүүртэл хийх юм бол одоо энэ шиг ингээд дүүрэн хийх юм бол хөлдөхдөө юу ячдаг шүү. Эзлэхүүн нь тэлээд энэ шилжин хагарчдаг. Тэгэхээр энэ хөлдөөх гэж байгаа шүлөө бол ийм баг хийгээд за тэгээд дараа нь энэ шүлөө яаж ашигладаг вэ гэхээр шүлтэй хоолндоо одоо гаргаж ирээд нэг имийг хийчихнэ. Эсвэл янз бүрийн соуснд бас хэрэглэн. Эсвэл нөгөө гуляш энэ төр хийхдээ бас шүлөө хийгээд хэрэгжин. Эсвэл бас будаа агшаахтаа ч гэсэндээ шүлөө хийгээд төрөл бүрийн будаа агшаахтаа бас устайгаа нийлүүлээд энэ шүлөө хийгээд ингээд агшаачдаг байгаа шүү. Тэгээд ингээд төрөл бүрийн одоо тийм шүл хэрэгтэй, тийм хоол хийхтэй бол энийгээ гаргаж ирээд ингээд ашиглаад байдаг. Тэгээд өвлийн улиралд бол энэ маш хэрэгтэй, шимт хичээлээр баялаг ийм шүлийг одоо ингээд бэлтгэж хоол хүнсэнтэй хэрглэж байгаарэ гэж зөвлөмөр байна.